TV9 үзүүлж байна. Хагацал харуусал. Уйтгар боник. Хүлээлт хүсэл мөрөөдөл. Хүний амьдрал баг. Сансан сэтгэл. Хайр халуун тэврэлт. Элэг бэлтэн гэр бүл. Эрэг уулзах мөч. Гэр дээр аз жаргал. Тэврэлт бол халуун. Хайр хаан. Тэнд амьдрал оршдог. Тавилан нэвтрүүлэг. Энэ өдрийн мэнд дүүргийн үзэгчтэй тавилан нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаад бид сонгон айрхан дүүргийн иргэн аюур зан огтой гал одрохын цагтлыг бол онцолж байгаамаа. За түүний хувьд яг одоогоос 59 жилийн өмнө 3 сартаадаа урьдчилагдсан бөгөөд өөрийн төрсэн гэр бүлээ бол хайж байгаа тухай бидэнд загтлаар илэрхийлсэн байгаамаа. Тавилан нэвтрүүлгийн баг хамт олон та бүхэнд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэж байна. Намайг аюур зан овогтой гал бадрах гэдэг. Улаанбаатар хотын сонгон найрхан дүүрэгт гэр бүлийн хамт амьдардаг нэгэн. Танай нэвтрүүлгийн байнгын үзэгч. Тавилан нэвтрүүлгээр аав ээж, ах дүү, найз нөхөд уулзаж байгааг хараад би ч гэсэн өөрийн төрсөн гэр бүлтэйгээ уулзах юмсан гэж их боддог. Энэ удаад зориг гарган ийхүү загтал бичсэн. Би 1961 онд төрсөн. Төрөөд 3 сартай байхдаа үрчлэгдсэн түүхтэй. Энэ цагаас хойш 59 жилийн турш төрсөн гэр бүл, аав ээж, ах дүү гэдэг хүмүүстэйгээ нэг ч удаа уулзаж байгаагүй. Би анх үрчлэгдэхдээ Гомбын Батүлзий гэдэг нэртэй байсан. Миний хувьд төрсөн гэр бүлийнхээ талаар мэдж байгаа мэдээлэл гэвэл Гом гэдэг нэрл байна. Өөр надад төрсөн гэр бүлийнхээ талаар мэдэх мэдээлэл алга. Гэсэн ч би аав ээж, ах дүү нартайгаа уулзах нь энэ насны сүүлчийн хүсэл минь юм. Та бүхэн миний энэхүү хүсэл мөрөөдлийг биелүүлж өгнө гэдэгт итгэж байна. Загтал бичсэн Улаанбаатар хотын сонгон найрхан дүүргийн иргэн аюур зан овогтой гал бадрах. Ингээд түүний хүсэл мөрөөдлөг бол энэ удаагийнхаа нэвтрүүлгийн гол зорилго болгоод бид нэвтрүүлгийнхаа оролцогчтойгоо уулзахаар гэрийнх нь ойлцоо ирсэн байна. Ингээд үзэж та бүхнийг нэвтрүүлгийнхаа оролцогчтой уулзуулъя. Нэвтрүүлэгтэй хамтдаа үзэж та бүхэндээ баярлалаа. Яг одоо та бүхнийг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын оролцогч аюур зан овогтой гал одрохтой уулзуулаад байна. За ингээд гал одрохтаас өнөөдрийн мэндийг хүргэе те. Манай нэвтрүүлэгт өөрийн төрсөн гэр бүлтэйгээ уулзах хүсэл мөрөөдөлтэй байгаагаас загтлаар илэрхийлсэн. Үнэ дагаа бид бас танаад хүрэлцээрээд байна. За танаас энэ өдрийн мэнд хүргэе. За таны хувьд одоо ам бол хэдүүлээ амьдарч байгаа эхлээд сайхан хоёлаа гэр бүлээ танилцуулаад эхлэе те. Гэр бүлийнхэн тухай. Ам бол одоо бол 4 хүүхэд. Ингээд тавлаа амьдарч. Тэгээд тусдаа гарсан. Бүгдээрээ тусдаа гарсан уу? Манай нэг шайлын 100 хүүхэдтэй. Манай гэр бүл голдоо малдаг. Би өөрөө бол ээлж нэг хамгаалалтын албанд ажилладаг. Хамгаалагч хийдэг. Мон наран миний еврэдэ бэрэмд. Аль нутгийн хүн бэ? Оноо хотын хүн. Оноо нутаг хотын. Өссөн газар барьцсан гэж хоочно. Ер нь тэг Улаанбаатар хотод ойрхон мат сайхан мал уучих эрхлээ явж байхад амьдрал ахуй сайхан амьдрал ахуйд нэмэртэй л байгаа хта тийм. Нэмэртэй. Тэгээ сүүгийн ч гэсэн 100-ны цагт бол тэгээ бас малынхан дижэл юу ахын тулд тэгэл орлуулаад. Аюур зан овогтой гал бадрах нь эхнэр байгальмаатай 1983 онд тоонот гэрт толгой холбож гал голомтон бадрааж байсан түүхтэй. Энэ гэр бүлийн хувьд удам залгах 2 хүү, учиг зангидах 2 охинтой өнөр сайхан гэр бүл юм.
Өрх гэрийн тэргүүн гал бадрах манаачин ажил хийн. Гэрийн эзэгтэй байгалмаа мал аж ахуй эрхэлж амьдрал ах удаан нэмэрлэдэг байна. Гэрүүлэр мал аж ахуй эрхлэн. Тэгээ би өөрөө энэ хойно хамгаалалтын ажил хийн. Энэ мон наран ирээдүйн барам. Тэгээ сайлын хийдэг хүртээ цөөх. Одоо хүчнтэйгээ хоёулаа хөгдөд тусдаа гарцсан. Хотод бүгдээр хотод байна. Манай нэг өргүүлж ихсэн одоо дүүж гэдэг юм ах ч гэдэг юм тэгж бодож явах. Жогон хүн байвал одоо гэл. Надтай уулзах хүсэж байна гэл. Одоо нас тогтоос үн төрөл ах トゥ угаа өгүүлээд уулзчих юмсэл гэж бодож байна. Миний дээр их ч юм ах байгаа л гэж боддог. Жогон багтаа тэгж боддог. Мэдээ орсон шээ. Та манай бол тийм дандаа саавны нэг 18 дотроо иргэлдэж явах. Дандаа саавны. Тэгээ нэг ийм дулаан байранд модон байр. Ийм сарвчтай тий. Нөхрөө тийчээд юу яадаг нь бол одоо ингээд хишээгээ. Өөснийх нь юу нар талтай байдаг. Үхрийн аргал одоо хөлдөөсийг бол одоо ингэж өрөөл нарийнх ингэж байгаа 100 хатгаар наргалыг аваад нунтын одоо үхрийн эвдэрдээ тугал юунуудаа ч гэсэн доорн дэвсэн. Үхрий бол нэг фермер шиг гэхдээ одоо хашлахтай. Эвдэр дээрээ шээхгүй ардаа хувилтай. Тий. Бас уйн, бас уйчдаг тий. Одоо юунууд одоо тугалууд нь бол харин тусгай юм хашлахтай дотор байна. Тий. Тэгээ энийг бол одоо ингээ эрх зүүн одоо энэ тэр дөрвийг задлаад аргалыг аваад тэгээ бууцыг аваад тэгээ цэвэрлж чинь юундаа ингэж бохирдуулахгүй. Болон талбайдаа тий. Үхрийн мас бол хаях юм байхгүй ш. Төлшин тэрэлэн тий. Энэ намар орсон. Одоо гаднахын эрх зүүн яндална. Энэ намар орчод тэгээд одоо шинээр байна. Тий. Тэр юм шарттай нэг юмсан. Энэ тэгээд тэнч доосоо 100 хүүхдүүд болохоор дэшил гарч байна. Хүүхдүүд байгаа юм. Гарч юм тий. Тэр талаараа шатаж байгаа юм. Тий. Одоо тийм загвар дизайнер гэх юм та өөрөө хийсэн гэсэн. Тий. Мондаг. Нэ. Дээшлэн дөрөс ашиглалтаар байгаа. Араагүй байгаа. Одоо энэ зам харуулна. Галбадрах нь 1961 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн. Мэндлээд 3 сартай байхад нь Улаанбаатар хотын иргэн Пүрэв аюурзан нарт үрчлүүлсэн байна. Үүнээс хойш төрсөн гэр бүлтэйгээ нэг ч удаа уулзаж чадаагүй нь өнөөдрийн 59 жилийн хүлээлтийг бий болгожээ. Таны удаас бидэнд загтлаар өөрийн төрсөн гэр бүлээ хайж байна гэжсэн. Тэгээд дээрэс нь 2 удаа хүчлэгдсэн гэжсэн тий. Энэ яг ямар учиртай юм бэ? Энэ манад өргөж авсан аав маань 3 настайг нас урцсан. Тэгээ өргөж авсан ээж маань өөрөө юу бас. Өөрөөрөө. Авгалсан. 2 удаа. Өөрөөрөө. Тий, авгаас олсон л тий. Тий. За. Хэдэн онд үрчлэгдсэн? Таны хэдэн настай хахад ерөнхийдөө үрчлүүлсэн? Таны төрсөн гэж аав аль нутгийн хүмүүс юм болоо та мэдж байгаа юм байна уу? Тань ямар мэдээлэл байна? Миний төрсөн он бол 1961 оны 6 сарын 6-нд төрсөн гэдэг. Хаа төрсөн бэ? Улаанбаатар хотод. Нэгдүгээр төрөх гэдэг үл өөрчлөлтөн гэрчлэгэн дээр. Төрүүлс эцэг нь бол Гомбо гэж юм байна. Гомбын Батөлзий гэж байна. Үрчлэгдэхдээ Гомбогта Батөлзий нэртэй байсан юм байна шүү дээ та тий. Хэдэн сартаа юм уу? Эсвэл нэг нас мас хүрсний дараа үрчлэгдсэн юм уу? Тэгээ намар 9 сард манай одоо Пүрэв гэж хүн өргөж авсан. Жолооч байсан тий. Тэгэхээр 3 сартаа байсан. 61 оны 9 сарын лахгүй 3 сард байх тий. Одоо үрчлэгдээд та бол үндсэндээ 59 жил болж байгаа юм байна шүү дээ тий. Тий. Тэрнээс хойш ер нь уулзсан юм уу? Уулзчихсан уу? Үгүй уулзаагүй зүгээр сураг гаргаад манай өргөж авсан аавын хүргэн дүүн гантхдаггүй юм биш. Тэр надад уулын цагдаад байсан. Танаа аав чинь одоо танаа төрөл чинь хөрлийн хамнаад ажиллаж байсан Гомбо гэж хүн байсан гэл. Тийм сураг ам сураг 80-д онд. Ажиллаж байсан Гомбо гэж хүн байна. Тэгэхээр бол уулзаагүй бас 59 жил болж байгаа юм биш үү тий? Ер нь бол аав ээжийн царай төрхийг бол та сайн санахгүй юм шүү дээ. Огт мэд. Би ер нь өөрөө жоохон дэл яасан тий. Өөрөө 3 сартай байсан юм чи яаж. Үржиглэгчийн гэрчлэгэн дээр одоо хуучнаар 1-4 хорон
20 ч гэлээд 20 хорооч юм тий. Тэрэнд гаваа гэдэг нүгний гар үсгтэй тийм үржиглэхний гэрчлэгээ байсан. Тэгээд үржилж авсан аав бол бүрүү гэж юм байсан. Бүрүү катошик гэж нэртэй байсан. Тий. Хадошик тий хадошик. Тий. Одоо нэр минь өгсөн дээр нь. Манай аав нэг тэгж манай ээж тэгдэг. Нөгөө жолооч юм байсан. Тэгээд барилгын газар юм материал зөөдөг тийм байсан. Тэгээд надад өргөж аваад явж явахдаа хадошик болсон гэсэн. Одоо машины. Тэгэл тийм нэр өгсөн. Тэгээд манай аав надад 3 настай авах насаар 64 хэдэн сарч мэдэхгүй. Тэгээд ээж ил ер нь надад өөрөө нэр өгөхгүй. Өөрөө нөгөө таны аавыг өнгөрсний дараа авгийн таны авгийг солиод бас өөр нэр өгсөн юм ба штэ. Таны одоогийн галаатрах гэдэг нэрийг хайрласан. Өгсөн тийм. Өөр аяр зан гэдэг. Тэгээ өөрөөрөө оглол тэрэн тэгээ сургуульд ороход л тэгэл галууд нэр өгсөн. Хүний л амьдрал хойно нас явах тусам нам сууж төрсөн гэр бүл аав ээжийн тухай их боддог боллоо. Тэд маань хаана юу хийж яаж амьдрдаг бол надад ах дүү гэж байгаа болов гэдэг асуулт толгойд минь эргэлдэх болсон. Энэ бүх асуулт төрсөн гэр бүлээ хайж олж уулзах хүсэлт минь ийхүү хөдөлж өнөөдрийн энэ шийдвэрийг гаргаж тавилан нэвтрүүлэгт хандсан тухай нэвтрүүлгийн оролцогч Галбадрах өгүүлэн суун. Ер нь Галбадрах хаа яагаад гэр бүлээтэй энэ олон жилийн дараа хайх болсон юм бэ? Ер нь өөрөө нэг явах учраа болохгүй. Тэгээ одоо энэ 58-ийн энэ тавилан нэвтрүүлэг гэдэг ер нь олон жил болчихсон энийг уулзаж өчрүүлж аваалахаар ер нь одоо миний ах ч юм уу эгч ч юм уу тийм одоо байх хэвээр аав ээж байхгүй ч гэсэн. Тэгээд тэрийг нь одоо ер нь өөрөө ч одоо насны төвөөс болоод олж авах. Ах дүүгээ олзчихъя гэдэг бодолтой гэдэг тийм. Өөр хүмүүстэйгээ уулзалч юм. Тийм. Тэр өмнө өөр аргаар та хайжсэн манай төлөв тамхаас өмнө ямар шуумар хайжсэн? Өөр хайгаагүй зүгээр тэр анхаасаа сургалчаал тэгэл өөрөө баг байсан залууч байсан чинь тэгэл одоо амьдрал гэр бүлгээл ажил гээл тэгэл явдаг. Тэн цаавгаас. Урчилжсэн гэр бүл бааш та одоо чинь аяр зан нэгэ таны ээж те. Одоо энэ гэр бүлээсээ та одоо өөрийн төрсөн дүүнер байгаа юу? Байхгүй, айлан ганц. Эсвэл урчилжсэн талдаа ч айлан ганц юм байна те. За аав тань бол 3 настай хахад өнгөрсөн. Ээжээсээ та ерөнхийдөө гэр бүлийнхээ талаар асууж хахад ямар хөө хүмүүс эсэн гэж хэлдэг юм лаа. Ээжигийн төрсөн ээжийн чинь талаар бол аав тань бол яг гурилг комбинатд ажилласан гэж хэлээ. Ээжийн талаар бидний бас эрэлт төхөн болгоод хэлчих мэдээллүүд юу байна танд? Би өөрөө мэдгүй сургуульд ороогүй байхад нэг одоо энэ манай энэ их хурлаг гэдэг энэ манай ээж сайлчин байсан. Одоо гачуурт гэдэг байхад тэгээ энэ гачууртаас Батцанбөр харьяа болоод энэ барьцаан дээрээ барьцаа хуучин барьцааны гачуурт юу Батцанбөр харьяа байсан. Тэгээд энэ 69 онд ч юм уу сургуульд ороогүй байхад нэг одоо энэ цусланд байхад нэг манай нэг миний мэдх юм манай ээж үл хэлээгүй миний нэг гадралах юм одоо дээр үеийн ногоо машинтай 51 64 ч үлээ 64 баг. Тэр ногоо машинтай хүн нэг одоо би тэрийг өөрөө бас эргэлзээд идэв. Өргөж авсан талыг өргүүлсэн талыг мэдэхгүй ирдэг байсан. Ирсэн нэг. Тэгэл би ч өөрөө жоохон байсан чаа. Надад ч хэлээгүй тэгэл өөрөө бодоод байх нь бол байнга боддог бол тэр л одоо ер нь манай одоо бодвол нэг хөргө ах юм уу үгүй л өрс ах юм уу тийм баглаж тэр жолооч. Та ер нь ах байгаа гэж бодоод байна уу тий? Ах юм ихч байгаа л гэж тий. Заавал байгаа л гэж бодоод байна. Бага болоод өргүүлсэн байна. Тэгээ өөрснөө ганц хүүхдээ өргүүлэхгүй шин. Тэгээ тэгж л бач. Манай юунд байж хахад би батгаж боддог л байсан. Ханы металлын урд тэр одоо ханган захын хажуудлын дэмж тэр байсан. 81 он манай энэ хань битгаар суугааг байсан. Би 83 он цэрэг байсан. 83 он битгаар суусан. Ер нь бол барьсан сангаа ажгаад эн чинь сургуульд байсан ер нь бага найз. Өөр 77-аас үргэсэн. Тэгээ 83 он суусан битгаар. Тэгэхэд бол нөгөө толгойд тэр ханы металл урд энэ дээр байгаад энэ хавил нэг байдаг 80 он сурчаад аюул автобусны цогцолдог юм мэдэхгүй. Цагаад хөөжилтэйг юугаа мэдэхгүй, аргаа мэдэхгүй. Хаагаар орж яаж хөдлөх юм мэдэхгүй. Үдс сууж байгаа бол одоо нэг одоо энэ гачуурт одоо сайлч чи одоо энэ барьцаан гэж ингээд амжаад ойж одоо барьцаан гэж өмнө чи Батцанбөр арай байсан байхгүй. Энд ингээд ээждэг хоёлоо би үргэлж гисэн нэг төрөл маань байдаг гэж аюул одоо би байна гэж. Нэрээ манайхын барьцаанд би сүүлд бас ирээд
барьцаанд чинь үг сургуулиар болохоор 93 онд ирээд нэг 97 онд наашагийн аршинтын өртөөний энд нэг Доксмаган болдын нэг Йонгс харсан 4 Йонгс цагуулаар тэгээд тэгж ирэхэд тань нэг сургалсан байсан нэг. Хин таныг сургалсан байсан. Анд ер нь бас хин гэж мэдэхгүй. Хойно байдаг хин Ирина гэдэг нэг одоо бидний сүүйл да. Тэр тэгжсэн ээжтэйг оюулаа байдаг тийм. Одоо надад сургалсан юм бэл. Айгуул ээж нэр хэлсэн юм. Манай ээж нэр хэлсэн юм аюур зана гэж. Нэг тийм сургалсан машинтай бол бацсан юм хойно одоо хойноос явж захтал замдаа сургалсан шүү лээ. Тэр хүн бол суус бол юуны Төв аймгийн ил болсон шиг л. Жолооч болсон гэж. Жолооч л наашаа явдаг. Тэгэл энд нэг тийм хөвшиндэг өргүүлсэн сураг байна уу гэж асуусан юм аашаа би тэгж л бодсон. Тэр Ирина олгоор чи манай хааш нүсэн мэдэхгүй тэгээд 97 оны үүссэн байсан. Тэгэхээр 97 оны 100 юм уу эдэн чи нэг тийм бацмал явж байгаа нэг явуулын жолооч л тийм нэг настай байсан юм уу хоёулаа залуу. Ээжтэйг хоёулаа байдаг чамайг асуусан гэж ярьж байгаа. Гэхдээ гал удах гэж асуух мэдэхгүй юм чинь. Тэгвэл ээжтэйг хоёулаа нэг нэг тийм хөвшин. Манай ээж үл үндэ настай юм шүү. Галадрахтай гэр бүл болоод хэдэн жил болж байна? Хэдэн онд гэр болсон юм? 1983 онд тэр гэр бүл болсон. Тэрнээс хойш одоо 36 жил болж байна. 4 хүүхэдтэй. 4 хүүхэдтэй, 2 банд, 2 охинтой. Юу. Эцэнүүд бол 10 гараад явцсан. Өнөр болсон байна шүү. Өнөр болсон харин тий. Таны хааны ерөөдөө яг хизэнээс эхлээд одоо өөрийн төрсөн гэр бүлээ хайж эхэлсэн юм болоо бас л өөрийн гэр бүлээ их бодтгол ах тий. Хань ажлынх нь хувьд яг хажуудлаас энэ бүгд залуу насндаа бол тоохгүй л байдаг байсан. Хөгшөөд ирэхээр л маань хань маань одоо төрсөн гэр бүлээ олж авах юмсан гэж ярьдаг. Тэгээд одоо яах ханаас яаж олох уу гэж их юу бид тэр хоорондоо зөвлөж байгаа зүйлүүд тэгээд тавилан нэвтрүүлэгт л хоёлаа хандъя гэд хоёлаа тэгээд юу яасан. Өмнө нь өөр арга замаар ч юм уу өөр шугамар хайжсэн уу? Ер нь тэгж хайж байгаагүй шүү. Сураг яхнаар нэг бид хоёрыг одоо аршинтад нүүж ирсний дараа л нэг машинтай хүн сургалаад очижсэн л гэж. Тэр нь одоо 97 онд сургалж очижсэн байгаа. Тэрнээс үүдэл хоёлаа ер нь төрсөн ч бай юу ах ч бай эгч ч бай байж таараа. Айлын ганц хүүхдэг бол хүнд өргүүлнэ гэж байхгүй ш. Тэгэхээр дээрээ төрсөн эгчтэй ч юм уу ахтаа ч юм уу байж таараа. Ер нь тий сургалаад явж байсан хүн айгүй л тэрсэн ах махмаас юм билүү гэж юу яагаад тэгж яриад манай хүн тэгэл ер нь нэг юу яа одоо өөрснөө одоо хаанаас яаж сургалахаа яахгүй юм чи идэхгүй юм чинь тэгэл юу яа энэ тавилан нэвтрүүлэгт хандъя гэл тэгэл юу яасан ер нь тэгэл хандсан тэгэл хандсан хүүхдүүд нь л нэвтрүүлэгт ороход бол гайгүй хүлээж авсан уу тэгсэн өө тэг гэл манай том охин манай тэг охины хадам ээж мэж идмэс нөө тэгэлгүй яах вэ одоо бол юу яалгүй яах вэ хөгшөлт болсон ер нь хүнд чинь юу яадаг ахтуу юу бодогддаг юу яадаг одоо тэгэл гэж хэлээд юу яасан ихээс би чинь одоо нэг өргөмөлөгчтэй нэг өргөмөлдөвтэй бас айлын ганц тийм бас айлын ганц юм тийм хүмүүс нэг ингээл төрсөн гэр бүлээс анхаарч юм уу ахтуугаа өгүүлэхээр ганцраал бодол давтаал судна штэ. Таны хааны ер нь тийх үү? Наа тэгнэ.
Одоо баяр ёслолын үе болохоор чи нэг манай өргөж авсан нэг ихчийн хүүхдүүд За. тэднээс чинь ирээ шаваал юу яа тэгэхээр чиний тал ингээл их хань тий. Чиний их ингээл олон юу батай. Ах トゥ нэг хань тий. Надаа ирэх ах トゥ өнөр байхгүй юм гээл. Тэгдэг. Галбадрах Улаанбаатар хотоос холгүйхэн гэргийн хамт мал аж ахуй эрхлэн тов хийтэл сайхан амьдарч байна. Дөрвөн сайхан хүүхэд нь гал голомтоо бадрааж туураг тусгаарлажээ. Залуу насндаа хүүхдүүд балчир байсан учраас төрсөн гэр бүлийн тухай бодох завгүй л байлаа. Одоо бүгд тусдаа гарч тэдэндээ санаа зовох зүйлгүй болсон. Одоо миний хувьд төрсөн гэр бүлэн олох нь хамгийн том мөрөөдөл, хамгийн том зорилго минь болоод байна гэдгийг нэвтрүүлгийн багийн хамт олон бидэнд оролцогч Галбадрах дахин уламжилж байсан юм. TV9 үзүүлж байна. Хагацл харуусал. Уйтөр боник. Хүлээл хүсэл мөрөөдөл. Хүний амьдрал багийн сансан сэтгэл. Хайр халуун тэмрэлт. Элэг бэлтэн гэр бүл. Эрэг уулзах мөч. Гэр дүр аз жаргал. Тэмрэлт бол халуун. Хайр хаалгай. Тэнд амьдрал оршдог. Тавилан нэвтрүүлэг. Аюурзан авогтой Галбадрахын хувьд төрсөн гэр бүлийнхээ талаар мэдж байгаа мэдээлэл гэвэл ердөө л гом гэдэг ганцхан нэрнээс цаашгүй. Гом гэдэг нэрнээс өөр тодорхой мэдээлэлгүй төрсөн ээжийнхээ нэр аль нутгийнх гэдгээч мэдэхгүй хэцүүхэн эрлийн араас тавилан нэвтрүүлгийн багийн хамт олон бид ийхүү ганцгүй шамлан орлоо. Эрэл сурал, ээдрээтэй олон асуудал, саад бэрхшээлтэй тулгарч байсан. Гэсэн ч зорилгоо биелүүлэх үүрэг хүлээсэн багийн хамт олон бид их эрлийн эцэст Галбадрахын эцэг эхийн сургийг гаргаж чадлаа. Талын нэвтрүүлэгтэй хамтаа үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Бид нэвтрүүлгийнхаа оролцогч Галбадрахынхаа төрсөн гэр бүлийг л хайх их хэрэлд гарсан. Эрлийн маань үр дүн бол бас маш амжилттай. Түүний гэр бүлийн талаарх бол сургийг бол гаргаж чадсан байгаамаа. Ингээд хамтдаа орж бас нэвтрүүлгийнхаа оролцогч Галбадрахад гэр бүлийнхэн талаарх мэдээллийг бол дуулгая. Ингээд хамтдаа орцгоё. За, Галбадрахаа бид таны хүсэлтэй загтлын дагуу таны төрсөн гэр бүлийг бол энэ удаагийнхаа нэвтрүүлгийн гол зорилго болгоод таны гэр бүлийг бол хайж эхэлсэн байгаа. Өмнө нэрэхтээс танд хэлжсэн тий. За тэгээд мэдээж бид нар бол маш их цаг хугацааг зарцуулсан. Гэхдээ бас хоосонгүй баг зэрэг үр дүнтэй эргээд танаа гэрт ирж гин танаас бас ганц хоёр юм асуух гад тий. Та хоёртаа бас үзүүлэх юмтай ирлээ. За миний өмнө бол надад бол хоёр зураг байна. За энэ хоёр зургийн тухайд бол хоёулаа таны ээжийн төрсөн ээжийн зураг. Энэ бол таны төрсөн ээжийн зураг одоо Понсолгой зураг таны төрсөн ээжийг Понсол гэдэг байсан. Арангай аймгийн Тамир сумын хүн. За наа ч бол нэлээд эртний залуу үеийнхэн зураг. Энэ арай сүүл үеийнхэн зураг байгаа. Ер нь бол яг л таны хацар харагдчихлээ та харагдчих. Тантай адилхан харагдаж байна уу? Ер нь юугаараа дэстэй шүү. Хацар юугаараа. Ер нь дэстэй харагдаж шүү. Адилхан. За хацар юу хаяа. Зургнаас татсан юм тий. За Галбадрах ер нь тантай хэр адилхан байна. Бас өмнө нь бол таны хувьд бол ижихээс 3 сартай ахтай хаалцсан. Тэрнээс хойш бол энэ л яг энэ хоёртой нэг л зураг үзтээ тий. тий нэг л зураг. Нэг нь арай эртний зураг, нэг нь арай сүүлийн зураг. Ижээ нь адилхан байна уу тантай? Адилхан юм шиг. Хацар тохоор байх юм. Та ч аавыгаа хэдэн оны хүн гэж хэлж байлаа? Гомгойг Мэдгүй шүү. багцаагаар 12 оны хүн гэж хэлсэн тий. Тий. Тийм л байх гэж багтуулж байна. Хин гэж хөнгөнэ?
Бонсол. Бонсол. Цэдв охтой бонсол Арангаа аймгийн Тамир сумын хүн. Цэ. Аха, цэдвийн бонсол. За. Таны аавын тухайд бол таны хувьд л өөрчлөгдөхтэй бол Гомбо охтой Батулзын нэртэй өөрчлөгдөжсэн тий. Тий. За таны хувьд бол айлын таны ээж бол 4 хүүхэд төрүүлсэн байдаг юм байна. За. За 4 хүүхэд төрүүлснээс таны хувьд бол 3 дахь хүүхэд нь Би юу? тий. За. За гэхдээ харамсалтай нь яг өрчлүүлэхдээ бол таныг төрхөөс өмнө миний олж мэдснээр бол одоо 4 хүүхдийн маань хамгийн том нь шүү дээ тий. Нас барсан байсан заяа. За тэгээд ахыг таныг өрчлөхэд таны дээр бол нэг л байсан. Тэгээд та нэг эрэгтэй дүүтэй. Ингээд таны ээж бонсолгоо нийт 4 хүүхэд төрүүлсэн байдаг юм байна. За. За таны хувьд бол таны аав ээж хоёр бол 22 насны зүрхтэй. Та ээжийнхээ 26 та ээжигээ 26 таахад аавыгаа 48 настай хахад та төрчихсөн. Таны ээж бол 1937 оны хүн. Таны аав бол 1915 оны. Тий. За тийм таны Тэр Гомбо гэдэг нь тий Гомбо 15 оных гэсэн үг. аха 1915 оны хүн гэсэн үг. За тэгээд Гомбо овг нь бол дэндвийн Гомбо гэж хүн байсан. Дэндв овгтой Гомбо гэж хүн байсан. Таны ээж бол цэдвийн бонсол гээд тэгээд 22 насны зүрхтэй таны хувьд бол 3 дахь хүүхэд нь болж төрж исэн. Тухайд таныг хүчлүүлэхэд бол жи аав хоёр дахь нэг хүүхэдтэйгээ үлдчихсэн. За таны аав бол та өөрөө хаана ажиллахыг нь бол ихэд ярьжсэн тийм гол комбинатад. Таны ээж бол барилгат үйлчлэгч хийж агаад үйлчлэгч хийжсэн. За тэгээд энэ хоёр хүний маань хувьд бол бас нас өдөр нэлээд өндөр байгаа болохоор та бараг анхаасаа сэтгэл зүйн бэлтгэлтэйсэн байх гэж би таныг бодож байна. Хоёулаа бурхан болсон. Таны ээж бол 2003 оны 3 сарын 5-ны өдөр 2 дахь удаага цус харваад 3 сарын 10-нд нас барсан байгаа. За ийм сая эрлийн үр дүн ийм байна. За аав тань бол би хэдэн онд нас барсныг бол би мэдэхгүй байна. Тэрийг нь сайн олж авч мэдээгүй та яг дараа нь олоод авч таны хувьд мэдэж болох бах. Тэгээ өнөөдөр тэгэхээр бас таны сэтгэлийг би сонсъё гэж бодож байна. Анх та бол ижигийн зурагч байхгүй, ижийнхаа нэрч байхгүй. Ганцхан Гомбо гэдэг нэрнээс өөр мэдээлэлгүй бидэнд хандсан тий. За тэр хүний хэдэн онд төрсөн ч мэдэхгүй. Ганцхан ерөөсөө бид нарт таны өгсөн нэр Гомбо гэдэг л нэр байсан. Үүний дагуу манай багийн хамт олон бол нэлээ эрэл сурлын үр дүнд болоос таны аав ээжийн тань сургыг гаргалаа. Аль нутгийн хүмүүс вэ гэдгийг гаргалаа. Ээж тань хаана ажиллаж байгаад хэдэн онд бурхан болсон бэ гэдгийг гаргалаа. За таны өмнө бас ингэж ээжийн тань зургийг авчиж өглөө тий. Тэгэхээр бас үзэгчтэй маань сэтгэлээсээ олцохгүй юу. Өнөөдөр бол та ээжийн аав хандлаа мэдээлэлтэй боллоо. Тий. Одоо хайж олсон мэдээл өгсөн таамстайгаа баярлж байна. Тэгээд маргааш та хэдүүлгийнх нь нэвтрүүлэг бол дуусаагүй шүү дээ. Та хэд маань ингэж дуусч ийгээд ах маань жахан гонсоож ах шиг байна. Дуусаагүй. Нэвтрүүлэг үргэлжлэнэ. Маргааш та хэдийн маань хувьд та хэдтэй уулзах хүмүүс байгаа. Маргааш Улаанбаатар хот руу та хоёр маань очих боломжтой юу? Тэгвэл яг 11 цагт гээд манай телевиз дээр уулзалт нэгдүгээрт. За хоёрдугаарт эхний төлөвлөгөө бол уулзаад хэдүүлээ хаачихвэ гэвэл хамгийн ихний газар ээжийн тань гасан газар очино. Тэгэхээр та хэд манаас нөгөө бэлтгэлтэй очино гэсэн үг шүү дээ тий. За нэгдүгээр ээжийн тань гаргасан газар бас ах ээж дээр очиж бас мөргсөн зүтэй ах тий. Тэгэхээр тэрийгээ та хэд маань бэлтгэлтэй очино. Хоёрдугаарт ерөнхийдөө нөгөө уулзах хэрэгтэй хүмүүстэйгээ та хоёр маань уулзнаа гэсэн үг. Ганцхан Гомбо гэж намын төрөөсөө эцгийн нэр байсан. Тэгээ их нэр байгаагүй ийм одоо хэцүү ийм одоо би өөрөө ч мэд баг өргүүлж авсан юм чи одоо та нартай ингээ хөөсөлтөөр сургын гаргаж өгсөнд баяртай. Одоо тэгээд маргааш тэгээд юу судалсан юм шүү дээ. Ээж одоо тэр оршуулсан газар гэдэг юм. Тэгэхээр тийш очив. Таны хувьд очие гэж бодож байна. Юу гэж бодож байна? Хэрвээ таныг хүсэхгүй байл яг гоо тий. Ээжийнхээ газар очиод бас эдээд цагаагаа өргөөд тий очлоо. Тэнгэрээс таныг бас хараад хүмүүн нэрлэгээ баярлах болов гэж бодоод. Тий очино. Тий. Очлоо яваад юм мөргөн тий. Чи одоо 80 хэд онд төлөө. 80 хэд онд болон сургууль гаргасан. Хурлын амнаад байдаг гэж. Тэгээ тэр үед хөөсөлсөн бол тэгэл
Уучраа болохгүй мэдэхгүй хөөцөлдөх газаргүй. Бид амьд уулзчих гэсэн. Таны хань жил ижидгээ хэр адилхан байнаас зургийг харлаа тий. Харлаа. Ядаа бол энэ хацар хамраа төстэй яаж алдчихэ. Тэгээд миний ханыг одоо ингэж юу яасан. Одоо аавынхаа нэрээс өөр нэргүй ямар ч мэдээлэл байхгүй ийм үед ийм үйл та хэдид хандсан. Тэгэхэд одоо ингэж та хэд ингээ ажил болгож ингээ одоо миний ханы одоо төрсөн ихийг нэрийн одоо хаанхын ямар нутгийн ямар хүний хичнээн хөөхд төрүүлсэн хэд хөөхд нь бол төрсөн мөрсөн энэ бүхнийг мэдэж өгч мэдээлгсэн та бүхэнд их маш их баярлалаа. Өнөөдөр та хоёр маань нэлээд догдсон байдалтай хүлээж авах шиг байна тий. Ямар ч гэсэн нэг сураг гарсан байх л гэж бодож ирсэн л дээ. Тийм ер нь ирж одоо ирнэ нэг төд ирнэ гэхээр л би бодож байсан нэг сураг гарсан. Тэгээд нэг их ч юм ах байгаад гэж бодчихсон. Авалж ирүүлээ гэж бодсон аа. Тийм зүйл ээж аав бол мэдээж байхгүй. Тэр үед 12 оны 20 оны уулзч байхгүй л. Хоёр машин дээр хөл гэж сая тэгээд нэг машин байхаар нь болоогүй байна уу эхэлж байгаа юм байна гэж бод. Яа эхэлж байгаа юм гэж бодчих. Хайгал эхэлж. Тийм. За тэгээд маргааш хэдүүлээ дахиад уулзъя тий. Маргааш бол ерөнхийдөө хэдүүлээ нэвтрүүлгээд дуусгана. Урчин ах ер нь ойрн хүрч чадаагүй юм шүү зарай өнөөдөр ирсэн чинь. Урчин чи ажилтаа онсон. Угаасаа ажилтаа онсон. Тий, ажилтаа онж нойргоо онж. Тий. Манай нэвтрүүлэгт хандсан хүмүүс ерөнхийдөө бид нарыг холбоо барьснаас хойш нойргоо онлоо, тэгэж бодлоо. Ээж минь тийм байгаад ийм юм болов гэж их юм бодсон гэдэг. Таны хувьд хоёрын маань хувьд ер нь бодсон үсэн. Тэгтээ ээжийг л гаргана гэж одоо дүү ах мах их л гэж. Ахын их ч хоёр айл нэг л байгаа л гэж бодчихсон. Тэгээ сургаар гаргасан гэдэг. Тэгээд энэ ээж мэжийг тэнд дайршуулсан тийм нэртэй хүн байсан гэдэг. Одоо ингэж юу мөг нь хүртэл ширэл мэрлэн байгаа гэдэг мэдчихин гэж бодоогүйс. За баярлалаа. Тэгээд та хоёртаа бас өнөөдөр бол хаасангүй ирлээ. Ингээд ээжийн тань зургийг. Таанаас ч ихээ баярлалаа. Ирэл ингэж ууггүй хайж ингэж юунд сураг гаргаж өгсөн танаас. Тэгээд маргааш өглөө уулзцгаая тий. Тэгээ. Маргааш өглөө уулзаад маргааш 11 үед очих. Хамгийн сэтгэл догтлуулсан бас баяр гоныг хосолсон зүйл бас маргааш болох болно. TV9 үзүүлж байна. Хагацл харуусал. Уйтгар бүнийг. Хүлээл хүсэл мөрөөдөл. Хүний амьдрал багын. Сансан сэтгэл. Хайр халуун тэврэлт. Элэг бэлтэн гэр бүл. Эрэг уулзах мөч. Гэр дүр аз жаргал. Тэврэлт бүл халуун. Хайр хаан. Тэн амьдрал оршдог. Тавилан нэвтрүүлэг. Аюур зан огт галаатрахын хувьд 1961 оны 6 сарын 6-нд
мэндэлсэн байдгийн. Түүний хувьд төрөөд 3 сартаа байхдаа үрчлэгдэж тэр цагаас хойш 59 жилийн турш төрсөн гэр бүлтэйгээ бол уулзаж чадаагүй юм а. Бидэнд анхаандахтаа өөрийн төрсөн гэр бүл болон ижийн аавтайгаа уулзах чин хүсэл мөрөөдөлтэй байгааг захидлаар илэрхийлсэн. Нэвтрүүлгийн багийн хамт олон бид нэлээдгүй эрс сурлын эцэст оролцогчийн гэр бүлийн сургийг гаргаж чадсанд ч харамсалтай төрсөн ижийг Пунсалгаан 2003 оны 3 сарын 6-ны өдөр хүнд өвчний улмаас хорвоогийн мөхсийг бол үдсэн байдгийн. Яг одоо нэвтрүүлгийн оролцогч Гал Одрах маань одоо төрсөн ижийнхаа ирсэн түүнд хүндэтгэл инхүү үзүүлж байгаа нь энэ юм аа. Би ээжийнхээ нулимсаан залгисаар байгаад нуруунд бүхтөр болсныг нь нууцхан гунсаар байгаад буурал сор суусныг нь дэнгийн гэрэл ширтэгтэн дэндүү их залбирдгийг нь дэлхий цангахан болтол дээжэн үргэлж өргөдгийг нь би ээжигээ дурсан дуулах дууны хөг эцэхгүй бол дулаан шөнөөр хүүрнэх дуйл домог дөгсөхгүй бол буурал жинхэн тухай үрээсүрд хуучлахыг бурхан багшийг сонстол бүүэн дуу дуулахыг нь хүлээсэ суу. За би тэгээ ээж бурхан болсон ээжигээ тэнгээс харж байгаа учраас ээжийн шарил дээр ирж одоо амьтд нь уулзаж чадаагүй ч гэсэн бурхан болсон шарил дээр ирж одоо хүндэтгэл үзүүл. Амьд давхад нь уулзсан байсан. Амьд давхад нь уулзч байсан бол өөр ямар ч очиолоогүй залуу явснаас хөөцөлдөж чадаагүй. Мэдхгүй 3 сартаа өргөлсөн. 59 жилийн өмнө 61 оны 6 сард би төрсөн. Тэгээд 9 сард өргөлсөн. Тэгээд өргөж явсан аав маань болохоор 3 настай надад өрсөн. Тэгээд ээж маань өсгөж өдөө одоо өргөж явсан ээж маань надад өсгөж сургуульд оруулж өдөө зэрэгтэй өрсөн. Одоо энэ тэмцээс ээжигээ тэнгэрийг харж байгаа. Одоо юу мөн ирлээ одоо харж байгаа. Тэгээ ханыхаа ээж шарил дээр ирээд сая хүндэтгэл үзүүллээ. Одоо ханы маань ээж битэрийг дээд тэнгэрээс харж байгаа байх. Харж байгаа байх гэж бодож байна. За Та бүхэндээ харин маш их баярлалаа. Одоо ингэж уулзуулж өгсөнд тий. Уулзуулж өгсөнд маш их баярлалаа. 58-ын тавилан нэвтрүүлгийн хамт олонд одоо баярлж байна. Одоо өчнөд би өөрөө олж чадахгүй байсан. Учраа олохгүй байсан. Тэгээд олж өгсөн. Таанаас бүгдээр нь баярлж байна. за та хоёртаа бас дахиад нэг юм хэлхийг хүсэж байна. Би бүр өглөөнөөс хойш өнөөдөр та хоёртаа олзсон ээжийнхаа шарил дээр хүндэтгэл үзүүлнэ гэд бодсноос хойш дахиад нэг харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа бас та хоёроос хүлцэлж байна. За ямар мэдээ вэ гэвэл таны нэг эрэгтэй дүү байсан. За тэр дүү маань бол бас 2011 онд хүнд өвчний улмаас мөн л хорвоог орхисон байдаг юм байна. Тэгээд бас ийм харамсалтай мэдээ дуулгаж байгаа намайг суучлаарай хаа. Үнэхээр 8 жилийн өмнө өөд болчихсон байсан. Наад өчрөхгүй тавилан байсан юм. Тэгээд тэнгэрээс харж байгаа одоо би тэгээд шийдэж байна. Гэхдээ та бүхэндээ ямар ч байсан ингэж сургийг гаргаж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Тантай бас
дүүгийн танд эхнэр хүүхэд уулзах хүсэлтэй байгаа. Тэгэхээр хэдэл бас одоо эндээс гараад та хоёр маань төрсөн ганц эрэгтэй дүүгийнхаа гэр бүлийнхэнтэй нас уулзах боломж байгаа шүү. Та нарыг одоо уулзуулж байгааг баярлалж байна. Таны дүүгийн талаарх одоо ямар өвчнөр ууд болсон, хаана ямар ажил хийж байгаад ууд болсон, гэр бүлийн талаарх бүх мэдээллийг нь бол таны дүүгийн эхнэр тантай уулзж байгаад өөрөө хэлнэ гэж хэлээ. Зургийг би өчтөр таны дүүгийн зургийг авч чаагүй та мэдж байгаа тий. Тэгэхээр дүүгийнхэн зураг мургийг ерөөдөө уулзж байгаад өөрсдөө үзүүлнэ гэдэг тайлбарыг бол хэлсэн байгаа. Тийгээр ижитэйгэн дүүтэйгэн уулзаж чадаагүй ч гэлээ. Та тэдний үргэлжлэл болсон гэр бүлтэй бас уулзах нь шүү дээ тий. Тий. Одоо ч уулзах юм. За яах вэ? Нэвтрүүлгийн оролцогч Галбадархтай талигаач дүүгийн гэр бүлийнхэн уулзахыг зөвшөөрсөн ч телевизээр гарахыг хүсээгүй юм. Бид хувь хүний үзэл бодлыг хүндэтгэж нэвтрүүлгийн оролцогч Галбадарх болон түүний гэргий байгалмаг талигч дүүгийн гэрийн гадаа хүргэж өгөөд буцаар боллоо. За ингээд нэвтрүүлгийн оролцогч Аяр-Зан авахтай Галбадархынхаа хүсэл мөрөөдлийг бол бид биелүүлж нэвтрүүлгийнхаа зорилгоо биелүүлээд яг одоо бас Галбадархынхаа төрсөн ганц эрэгтэй дүү Батамрын одоо гэр бүлийнхэн гэрийн гадаа бас ирсэн байна тий. Төрсөн гэж дүү нартайгаа уулзах чадаагүй яг одоо таны хувьд л бас дүүгийнхаа эхнэр хүүхдүүдтэй уулзах гад ирчихсэн байна. Уулзах өмнөх сэтгэлээсээ бас үзэгч олонтойгоо уулзаач. За тэгээ та хамт олонд баярлалаа. Төрсөн дүүний сэтгэл одоо төрсөн дүүгийнхаа одоо хүүхдэд уулзах, эхнэр хүүхдтэй нь уулзах ирсэндээ баяртай байна. Та бүхэндээ ажлын их амжилт хүсье. Эрүүл энх урт удаа наслаараа та бүхэн. За маш их баярлалаа. За яг одоо ингээд гэртээ таны дүүгийн гэр бүл та хоёрыг хүлээж байгаа. Та хоёр манаас ороод бас тэдэнтэйгээ сайхан уулзаад 59 жилийн турш гансарсан сэтгэлээ тэднийгээ санджсэн, тэдэнтэйгээ уулзах гэсэн чин хүсэл мөрөөдөл тань яг одоо биелж байна те. За баярлалаа хаа амжилт хүсье. Аз жаргал эрүүл энхийг хүсье гэж. Тэ бид за та хэд маань орчих. За баярлалаа. За. За баяртай. За баярлалаа үзэгчдээ тал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бид бол бас 59 жилийн дараа Аяр-Зан авахтай Галбадархынхаа хүсэл мөрөөдлийг бол биелүүлэхийг бол нэвтрүүлгийнхаа энэ удаагийн зорилго болгосон. Түүний хувьд төрсөн гэж дүүнер нь хэдийгээр хорвоогийн мөнгө хүсийг үтсэн ч яг одоо түүний хувьд дүүгийнхаа гэр бүлтэй л уулзаж байна. Ингээд нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар эрг уулзтлаа. Баяртай. Зинда сэтгүүлийн шин дугаар хэвлэгдэн гарлаа.